Засгийн газрыг огцруулахад зүтгээд байсны учир тайлагдлаа. Жамингийн Мөнхбат ч чичирт дайраад байсны учир бас тайлагдлаа. Хамаагүй учир нь Мань Мөнхбат өөрөө жидүүчин байжээ. Тэгтээ бүр их гарын жидүүчин байсан байна. Засгийн газрын хэрэглэх газрын дарга байхдаа Мань Мөнхбат тухайн үед сайдчгүй сахилжгүй хавчгнаж байсан Сахал Бат Эрдэнэт жидүү зээл авч өгчээ. Тэгтээ бүр 12 тэрбум 888 сая төгрөг гэж байгаа юм шүү. Эдгээр бүр галзуурчиж зүгээр нэг 12 тэрбум байж болдоггүй юм уу? Гэтэл ард нь 888 гэсэн тоо дагуулсан байх юм. Урд зүгийнх л 888 гэсэн тоог их бэлэгддэг. Энэ 888 гэсэн тоо бол Хятад 8-ачтын сүлт тоо. Ба буюу 888 гэсэн тоо бол тасралтгүй эргэлтгийн бэлэгдэл буюу баяжхын сүншгийг дагуулдаг тоо хэмээн хятадууд ярьдаг. Нэг талаасаа ба буюу баяжхын 888, нөгөө талаасаа 888 гэсэн казиноч бас бий. Мань Мөнхбат ч бас казиночин. Улсын мөнгө цуслах мөрөөрөө цуслахгүй бас ийм тэнэг маанагийн бодсон болтой харагдаж байгаа юм. Түүнийхээ төлөө 888 сая төгрөг дагуулахдаа ч яадаг юм. Ийм л байна. Улсын мөнгө уйлдаггүй тул эд ингэж хүрзээ барьсан гамшиг сүйтгэж. Сахал эмээх Бат Эрдэнэ нэг л хариун цагаан хүн болох гэж ядахта хөрөсөх сайдыг жидүүчтэй өмөрөөд байхаар нь игдүү хүрээ засгийн газрыг огцруулах бичигт гарын үсэг зурчихсан юм а гэж бүлтэрсэн. Технэн харин ийм өжиртэй байж. Өөрөө жидүүчин, дээр нь түүний өдөрдөж байсан яамд хүн амны хэрэг гарсан. Энэ бүхний тайл нь жидүүчин Бат Эрдэнэ өөрөө байжээ. Хулгайчхан уран цэцэн ярьж бичдэг гэдгийг элбэгдэрж нотолсон. Ийм л байж. Мөнхбат Бат Эрдэнэ жаргал тулгын Эрдэнэта та нарын шившгийн хөндийг хизээ туулж барах улс вэ? Туулж гítэлж барах уу шившгүүдээ.